Өдийг хүртэл тусалцаа үзүүлсэн гэр бүлийнхээ маш их баярлаа. Та бүхний ачаар энд сууж байгаа шүү. Хайртай шүү. 10 жил байхдаа барилга дээр нэг тийм жижиг сажиг ажил хийдэг. Тэгэнгүүт тэр ажил дээр нэг барилгын инженер нь айгүй кул харагдаад тэгээд ерөнхийдөө таалагдаад сонгогдсон байна. Улс орны хөгжлийг тоо физикийн ухаантнууд инженергүүгээр төсөөлөх боломжгүй. Эдгээр мэрэгчлэтнүүдийг бэлддэг шинжлэх ухаан технологийн сургууль өнгөрсөн хугацаанд 100,000 гаруй оюутан төгсөжээ. Төгсөгчид одоо Монгол улсын нийгэм эдийн засаг аж үйлдвэрийн салбарт хувь нэмрээ оруулан хөгжлийг түүчилэн ажилласаар байна. Тэгвэл манай улсын хөгжлийн нуруунд дээрээ үрдэг инженер, тоо физикийн ухаантнууд, менежер мэрэгчлэтнүүдийг бэлддэг шинжлэх ухаан технологийн сургуулийн бакалавр, агсан төвчний төгсөлтийн баяр өнөөдөр соёлын төвөргөнд боллоо. Тэгэхээр улс орны бүтээн байгуулалтууд маш хүчтэй хийгдэж гадны хөрөнгө оруулалт орж ирж Монгол улс аж үйлдвэрлэсэн бүтээгч юм ус үндэстэн болох үйл ажиллагаа төвтэй явагдаж байгаа. Энэ цаг үед шинжлэх ухааны технологийн сургуулийн сургалтын хөтөлбөр агуулга шинжлэх энэ ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг ур чадвартай ийм бүтээлч инженерүүдийг төрөн гаргахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Тэгэхээр энэ удаагийн хувьд бол бас төгсөлт маань онцлог болж байна. Шинжлэх ухааны технологийн сургууль 26 дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөртэй. Тэгэхээр энэ хамтарсан хөтөлбөрийн хүрээнд бас төгсөгчд маань дипломоо гардан авч байна. За мөн Өмнөгов аймагт шинээр Монгол Улсын засгийн газраас тогтоох шийдвэрээр байгуулагдсан Өмнөгов аймгийн технологийн сургууль маань анхны төгсөлтөө хийж байна. Тэгээд олон сайхан үр бүтээлтэй ажлууд хийгдэж байна. Зохион байгуулагдаж байна. Ер нь дэлхийн нийтээр энэ инженер болох сонирхолтой хүмүүсийн тоо сүүлийн 20 орчим жил айжим багассан. Дэлхийн статистик байдаг л да. Айл болох юм хөнгөн мэргэжлүүдийг хөнгөн илүү сууж, тоо бодож, зурж, сэтгэж, төслөргөжүүлж суух энэ юмнаас жоохон зайлсхийх хандлага дэлхийн нийтээр их байна гэсэн ийм судалгаа статистикуд байдаг. Харин сүүлийн жилүүдэд буцаад өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл технологиор улс орнууд өрсөлдөж, мэдлэгээрээ өрсөлдөж, дэлхийд шинэ мэдлэг, шинэ зүйлийг ноу-хау бий болгож, улс нийгмийн эдийн засгийн өрсөлдөх гол хэрэгсэл болгож ингэж өрсөлдөж явж байгаа улс орнуудын хувьд бол ялангуяа энэ дээр онцгойлон ачаал хөдөлгөж байна. Тийм учраас энийг дагаад энэ чиглэлийн инженер технологийн чиглэлийн өндөр мэдлэг ур чадвартай мэргэжлүүдийг төгсөөд харахад ажлын байр тэдний үнэлэмж, цалин ус өндөр болж байна. Өндөр ус. Энэтэй холбоотойгоор сонирхол буцаад өндөр болж байгаа. Шинжлэх ухааны технологийн сургуулийн хувьд ч гэсэн бас сүүлийн 4-5 жил, 3-4 жилийн хувьд бас бага өсөлттэй байгаа. Жил болгоны эсэлт маань. Тэгэхээр монголчууд, монгол залуус маань бас ирээдүйд хийж бүтээх, зохион бүтээх, дэлхийн залуустай өрсөлдөх ийм хүсэл сонирхол тэмүүлэлтэй болж байна гэж ингэж бид харж байгаа. Энэ бол бас манай Монголын ирээдүй байх учиртай. Бас төгсөгчийн сэтгэл ямар байна? Хүний амьдрал бас хавархан тохиолдох мөчүүд шүү дээ. Ер нь л амар догдолж байна. Тэгээд ингээд нөлөөсөө төвчээл суугаад байна. Өдийг хүртэл тусалцаа үзүүлсэн гэр бүлийнхээ маш их баярлаа. Тэгээд та бүхний ачаар энд сууж байгаа шүү. Хайртай шүү. Манай мэрэгчлийн хувьд болохоор манай хүний нөөцийн менежментийг хамгийн анх оруулж ирсэн ууган хөтөлбөр гэх юм уу. Тэгээд тийм болохоор энэ сургуулийг сонгосон. Би бас адилхан барилгын инженер төгсөж байгаа. Мэргэжил бол би нэг 10 жил байхдаа барилга дээр нэг тийм жижиг сажиг ажил хийдэг. Тэгэнгүүт тэр ажил дээр нэг барилгын инженер нь айгүй кул харагдаад тэгээд ерөнхийдөө таалагдаад сонгогдсон байна. Одоо тэгэл хүүхдтэй ажиллана гэж бодоод байгаа шүү дээ. За ерөнхийдөө инженерийн талын мэргэжил сонгох юм бол шүтээс бол Монголда номер 1 сургууль шүү. Манай өөрийн мэргэжил маань болохоор яг Монголда хүний нөөцөөр хамгийн сайн сургууль байсан. Тэгээд яалчгүй шинжлэх ухааны технологийн сургууль ч юм бол улсын сургуульд хамгийн сайн сургууль байсан. Тэгээд сургуулаа бас сонгосон байгаа. Өөрөө би их жоохон нээлттэй юм болохоор яг юм хүнтэй харьцах тал дээр их чадвартай. Тэгээд мэргэжлээ бол яг сонгож байсан. Илүү хүн сайн таньдаг болохоор гэх юм. Хэрвээ 10 жилийн дүүнер байх юм бол яг өөрийн гэсэн өөрийнхөө характертай ингээ бүцүүлээ ингээ харьцуулж мэргэжлээсээ сонгох хэрэгтэй. Өөрийнхөө аль давуу тал нь сайн байгаагаа сайн анзаарах хэрэгтэй. Ер нь шүтээсээ хэрвээ төгсөх юм бол ажлын байран дээр гарах магадлал маш их өндөр байдаг. Ер нь шүтээсээ төгссөн оюутнуудыг бол ажлын байрнууд компаниуд авах дуртай байдаг болохоор шүтээсээ нэг сонгоод бити эргэлзээрэй л гэж хэлээ.